Өглөөний минь Лондонгийн соло аяллаа 2 дахь өдөр өглөөний 8:30. Буудлын өглөөний цай 10 хүртэл гарна. Тэгэхээр би гээс нүүр гараа мага шууд мэдээ угаашаа гарч өглөөний цай авлаа. Өглөө шүү дээ. Ашигтай бактери болж эхлэв шүү. Өглөө нэр ашигтай бактери байлаа. Энэ кофе шүү дээ зүгээр л найруулсан кофе. Oh my god. Би ууж чадахгүй нь. Just амар фитнес центр гээл. Хаагаал хурширсан фитнес центр нэм. Хөрхөн. Тэр энэ хотел нэрээс түн аалах юм аа. Яа. Нэг ревов дээр амар юу юм бэ? Фитнес центртэй брейкфастинг тийм амар цэвэрхэн гэдэг яатсан реклам байсан байна л даа. Тэн фитнес руу орохдоо энэ ч ингэж төлхөөрөг карта ашиглан ордог байхгүй. Энэ яаж байгаа тийм. Бас муухай мэдлэгч байгаа шүү. Фитнес центр ч гэх шиг. Фитнес рум юм байж. Цайных нь кофе бүр зүгээр ууттай кофе усанд найруулаад тавьсан заа юу. Би одоо гаж кофе олж аваад гоё сэргээд тэгээд гоё ойр орчноо гоё үзнэ энэ ч юм би чи спиритан ус ирсэн юм байна да. Яа нөгөөдөг чи өнгө орцсон. Хотын дэв рүү гарч байна. Энэ газрын хажуугаар өчтөр алхсан шүү. Тэр метроны буудлын маань. Гэтэ би эхлээд нэг кофе авч байгаа. Зэмэрсэн кофегаа олоод авчлаа. Манайхаа нэг ийм сони юм байна. Би англи улсад ирээ 24 цаг болжиж энэ хаваар англи хүн ерөөсөө харсангүй. Би нэг тийм сонин одоо бүстэн л буудал захиалсан юм шиг байгаа. Энд бол дандаа энэ тэр Пакистан тэгээ одоо Орос тийм л хүмүүс би ерөөсөө англи хүнтэй таарахгүй. Ямар сони. Газар доогоор явж байна. Yo guys, finally би төвдөнд хүрээд ирлээ. Би одоо л англи хүмүүс энэ чинь олж авч. Гэхдээ амар олон улсын хүмүүс холилдсон байдаг байна. Guys, biz гад нэг төвд 0 хийсэн байхгүй. Тэгсэн чинь энэ 0.80 паунд тэгээд төлбөртэй тэгээд цэвэрхэн юм байна. Хотын төвдөө 0. Хүмүүс энэ их цогцлол 6 авах юм байна. Одоо арайд эднээс алдаа энэ яад юм бол хотоор авч явж аялуулт юм бах та энэ хэрэгнүүд ээ. Сона аюу үзэх тиктэй штэ хийдгээж 39 паунд би захиалчихсан. Should we run? Алин ч бол алтай ярмаар шүү юм гэдэг шүү. Йоо, guys. Би одоо жоохон амар айж байна. Миний гар салганаад амар өндөрлөө гараад тийм яа. Би өндрөөс айд юм шүү. Би жоохон айгаад байх юм. Энэ хартаа. Эдлрүү нөгөө нэг алдар юу нэрч банкны бодлоход оо хажууд л хүмүүс харагдчих. Нөгөө л рүү буугаад ирсэн чинь Лондон аян илүү тод харагдсан. Дөрөв ороод ирсэн чинь
Хүмүүс нэг төлөв өгч байгаа англи хүмүүс болоод ирээд хоёроо сайхан. Одоо би нөгөө хатан оны цэргийг олж харах юм уу? Цагдаагийн машин. Ийм бэгийн. Цагдаа. Юу юм бэ? Нэг мэдсэн төвөр нэг юм паркт ирсэн. Юу гэж guys би одоо маш их даарж ин тэгэхээр би халуун шүл олж уумаар байна. Англид ийм хум монд нь ерөөсө хурж мурж болдгоо гэсэн бүгд хатан хааны эзэмшил байдаг гэсэн. Ой тэрийг хайртай. Ваа тэр. Яах чам. What? Oh, яа юм байхгүй шүү дээ. Oh, ямар үргийм бэ? Яа. Сүт. Вай, за. За хүрээдэр хүрэх нь. Яа, ямар үргийм бэ? Хүй. Чи юм хүрхэн байж болох юм уу? Яа, буруу харж байгаа ингэж идэх юм гинэ. Зөө. Чухам. Ямар хөөргий юм бэ? Вата. Чухам. Кристина хачи болж ирлээ. Энэ ах яагаад? Хөл мэдсэн байх болоо. Яа бодлого юм шиг. Хоёр торгон зэрэг болж байлаа. Энэ хааны дэлгүүр болохгүй юу? Тэгсэн чи яах вэ? Энэ хааны дэлгүүр шүү дээ. Зүгээр л юм сүгнээр 28 паунд. Oh my god. Хааныхан талаар юу юм шиг биш. Энэ ном 19 паунд одоо 10 паунд гинэ. Нэг гомгийн газар олоод ороод ирлээ. Сайхан шүл уу. Тийм ээ. I don't know. Юу болоод байгаа юм бол метроноос бүгд буучлаа. Юм нь эвдэрсэн юм шиг. Oh my god, энэ юу болоод байна? Guys, нэг юм гайхалтай юм болоод байна. Энэ одоо ингээ 3 дахь метрон. Хүмүүс ингээ бууцсан. Тэгээд бисаа хажуудлын үнээс дараагийнх нь 10 юм гэж байгаа байхгүй. Хажуудлын үнээс энэ дандаа ингэж эвдэрдэг юм уу гэсэн чинь ерөөсөө ингэж эвдэрдэггүй гинэ. 3 дахь метро штэ. Oh my god. Оо солиотой. 3 метро зэрэг зөксөө энүүгээр нэг хүмүүс гарч ирсэн. Яаж байгаа юм бэ? Йоо, штэ явж нэг юм буудалтай орж ирлээ. Сая яасан гэж метронд ингээд суугаа явж байсан чинь тэр метрон ингээд эвдэрсэн юм уу яасан зогсож байгаа байхгүй юу. Тэгээ тэнд байгаа ингээд бүх хүмүүс яг ажил тарах цагаар бүх хүмүүс ингээд буудал дээр бууж байгаа байхгүй юу. Тэгэл арай ч нэг юм дараахын хөлийг л за одоо энэ цуугаа явах уу гэл тэгсэн чинь дахиад тэр метро дөрөв хүмүүс метрон ингээд эвдрээд дахиад ингээд гараа авчихсан зөв. Тэгээд 3 дахь метрогоо бүр ингээд дахиад ингээ 3 дахь метро ирсэн чинь тэр нь бас ингээ хүмүүсээ буулгаа яваад өгсөн. Тэгээ би бүр шок. Тэгээ би хажууд байгаа хүнээсээ бүр ингээд уучлаар энэ ингээд дандаа иймэрхүү юм ингээд хөвчлэн тохиолддог гэсэн чинь ерөөсөө юм тохиолж байгаагүй. Тэгэл бүр шантраал гадрын зургаараа өөр юм хайгаал нөгөө нэг
одоо метро явдсан газраас манай буудал бүр 30 минутын зайтай байгаа байхгүй метрогоор. Тэгээд бүр юу яа. Автобус хайгаад бүр гарч гүүгээд автобусанд суугаад бурхан минь. Хөлдөж өхөнгөө алдлаа. Ядж яах нь бүр гиз базлаа, шээс үрээд идэг. Шээс мэс бүх юмаа ингэ твч. Өнөөдөр яасан гэж баг ингээд өглөө тэр Лондон ая 40 евро мороо төлөө. Тэгээ тэр гом мом чи ингээд 20 паунд гэхээр бас нэг 20 евро энэ байгаа байхгүй юу. Тэгээд тэгж бас тэр нэг хааны дэлгүүрээс ингээд чихэр мэхэр аваад тэгж явж бас 100-аас дээш евро. Тэгэл би бүр яах вэ? Хэрхэн хэмнэлттэй Лондонд аялах вэ? За. Тэгээд ярьсан 2 дахь өдөр маань бол бас их сайхан өнгөрлөө. Тэгээд миний энэ влогтай хамт байсан та нартай маш их баярлалаа. Би ингээд өөрийнхөө ингээд YouTube дээр ингээд влог хийж ингээд ичиж нуухах зүйлгүй ингээд ярьж чаддаг, буцаад ингээд ярьж чаддаг гэсэндээ би маш их баяртай байгаа. Тэгээд дараагийн влог хүртэл баяртай. За баяртай.